Шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутны эрдмийн чуулганы эдийн засаг менежментийн салбар хуралдаан залуу судлаач сангийн нэрэмжит эрдмийн шувуу шилжээ авах цомын төлөөх эдийн засаг менежментийн мэргэжлийн оюутнуудын эрдэм шинжилгээний 11-р баг хурал 3-р сарын 18-нд 1-р шалгаруулалтаа явж эдийн засаг менежментийн чиглэлээр суралцагч 48 оюутан оролцсон юм а. Энэ жилийн хувьд эдийн засаг менежментийн чиглэлээр оюутан суралцуулдаг 10 их дээд сургууль оролцсон нь өмнөх жилүүдийнхээс өргөн цар хүрээтэй хамарч чадсан юм. Эрдмийн шувуу эрдэм шинжилгээний баг хурал нь жилээс жилд илүү чанаржиж энэхүү илтгэлийн уралдаанд оролцох хүссэн оюутнууд хийсэн ядан хүлээдэг болсон нь оюутан багш нар ямар үр өгөөжтэй байгааг харуулж байна. Ер нь сүүлийн жилүүд ингээ хараад байхад оюутнууд энийг хүлээлттэй болчихж. Энд ерөөсөө байнга бэлддэг. Жилийн турш бэлдэж яж тодорхой одоо эрдэмтэн багш нараа дагаж тэр багш нарынхаа судалгааны орчин үеийн арга хэрэгслүүдийг ашиглаад багшаараа заалгаад илтгэлийн чанар бол ер нь их сайжирсан байна шүү. Тэгээ өнөөдрийн илтгэлийг ингээ харахад зарим жилвэл аль нэг сургуулийн оюутнууд ингээд 10 дотроо эхний шагналт байрын 10 дотроо шалгараад ингээд дийлээ гараад ирдэг юм байсан. Тэгсэн өнөөдрийн энэ удаагийн энэ эрдэмжлэгийн хоролд эхний 10-т 7 сургуулийн оюутны илтгэл шалгарсан байна. За энэ юу хэлж ийм гэхээр ерөөсөө оюутнуудын мастер судалгааны шинжлэх ухааны арга зүй тооцоо боловсруулалтын аргууд бол бас өндөр түвшинд хүрсэн байна. За энд ялангуяа энэ орчин үеийн математик, эдийн засаг математикийн арга загварчлалыг бол өргөн ашиглаад эхэллээ. Ялангуяа энэ банк санхүү, валют, хөрөнгийн зах зээл дээр энэ орчин үеийн томоохон ийм математик эдийн засгийн процесс хаашаа явж байна уу, юунд очих нь вэ? Жишээ нь л одоо нүүрсний экспортын гэхэд үн ямар байх юм, эдийн засагт яаж нөлөөлөх вэ? Бид нар ярьдаг ч та нэг голланд өвчмөд монголчууд одоо өртчих гүмсэн тойроо гарчихвал гүм их сайн болно да гэд. Тэр юмнуудыг чинь тооцоолдог арга чаргат бол манай оюутнууд бол суралцаад эхэлсэн байна. Энэ бол одоо ерөөсөө энэ жилийн эрдэм шилгээний ажлын их том ололт. Тэгээд эдгээр чинь бакалаврын сургалтын хүүхдүүд шүү дээ, оюутнууд. Тэгээд цаашаа энэ хүүхдүүд чинь магистртаа сурна, тэгээд докторийн сургалтанд ороод ингээд за нэг одоо нэг 5-10 жилийн дараа Монголын шилдэг эдийн засагч нарын одоо төлөөлөл энэ дотор байна л гэж харж байна. Эдгээр шилдэг 10 илтгэгчид бүгд л сайн судалгаа шинжилгээтэй практик дээр суурилсан эрдэм шинжилгээний ажил эргүүлжээ. Удирдлагын шинжилэл, бүтээмжийн менежмент, Монгол улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад зориулсан алдаатай санхүүгийн тайланг илрүүлэгч Фрайд загвар, онлайн төслийн менежментийн систем ашиглан төсөл амжилттай гүйцэтгэх нь Архангай аймгийн Хүн амын бодит хооллолтын зарим үнэлгээ, Багнуур хувьцаат компани бүтээмжийг RAP Mods аргыг ашиглан тооцох нь Монголын эдийн засгийн эдрээтэй байдал ба энэ хэсгийн газар нутгаа буцаан авъя. Агуулгын дотоод зохион байгуулалтыг сайжруулах нь валютын ханшийн эрсдэл Копула функц ашиглах нь валютын ханшийн прогноз ба Арфима загвар гэсэн сэдвүүдээр илтгэл тавьсан юм а. Эрдмийн шувуу эрдэм шинжилгээний хурлыг анхлан зохион байгуулж оюутны бүтээлийг дэмжиж байсан байгууллага бол яхаарахгүй MIH гүрэн юм а. Ер нь одоо Монголын баялаг бол хүнтэй. Одоо ямар нэгэн компани тийм тодорхой хүний нөөцийн бодлого гэж байх хэвээр. Энэ үднээсээ бид нар энэ хамт олонтой хамтраад энэ эзэм шинжилгээний баг хурлыг 11 жил одоо зохион байгуулж ирж байгаа. Үр дүнгээ өгч जैन. Оюутнуудад ч их юм өгч जैन, бид нар ч юм уу их юм өгч जैन. Одоо манай компани бол энэ дээр 11 жилийн турш ажилласнаар өөрийнхөө хүний нөөцийн тийм баттай бас базыг бий болгож байгаа. Одоо энэ дээр өнөөдөр ганц бий болж байгаа шинэ манай группийн ажлын албаныхан хүний нөөцийн газрынхаа энэ төр бүгд суугаад энэ хүүхдүүдийн илтгэлийг анхааралтай сонсоод энэ хүүхдүүд бүр дээр үнэлт өгөөд ингээд хамтраад ингээд энэ хурлаа хийж байгаа. Энэ бол манайтай айгүй ач холбогдолтой тим арга хэмжээ байгаа байхгүй юу. За тэгээ илтгэлүүдийн чанар бол айгүй сайжирсан ерөөсөө тийм. Ингээ хараад байхад тийм сонирхолгүй тийм ер нь тийм үргэлжлэх тийм илтгэл ерөөсөө алга бүгдээрээ сонирхолтой. Тэгээ энэ айгүй өрсөлдөө их болсон байна. Оюутнууд хоорондоо их өрсөлдөж байна. Тэгээ энэ дундаас айгүй сайн бүтээлүүд гарч байна. Ихтэй сургуулийн эдийн засаг менежментийн мэргэжлэр суралцагч оюутнуудыг
судалгаа шинжилгээний ажилд дадлагжуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах, чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан, дэмжснээр оюутны бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, онл практикийн мэдлэгийг нь сайжруулах зорилгоор шинжилгээ ухааны технологийн их сургууль MIH Group хамтран 11 жилийн өмнө эрдэмийн шоу нэртэй эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байсан бол өнөөдөр 11 дахь эрдэмийн шоу цомын эснийг тодрууллаа. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон оюутнуудын бүтээл магистрийн диссертацийн ажлын хэмжээтэй дүүцэх судалгаатай байсныг эрдэмтэд онцолж байлаа. Өнөөдрийн 3 дугаар байранд эдийн засгийн талаар судалгаа хийсэн байсан Ягмар Сүрэн Саруул. Монгол Улсын эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хэмжих Ягмар Сүрэн Саруул эдийн засгийн сургууль цэцэг боён дэлгэр танаа. За Монголын нуугаас албан хөрөнгө оруулагчид зориулсан аппарат санхүүгийн тайлбарыг илрүүлэгч Фред Загор мандах хүртгэлээр сургууль энэхүү 2 дугаар орсон илтгэгч бол онлайн бизнес менежментийн систем ашиглан бүхэл ажилтнаа гүйцэтгэх өсвөл явцдаг өдөртөж багш магистртэй оюун гэр гэсэн байна. Та бүхний байршуулж байна. Энэ эрдэм шинжилгээний уралд анх удаага оролцож байгаа. Тэгээд энэ судалгааг би өнгөрсөн жилийн 11 сараас эхэлж хийж эхэлсэн. Тэгээд багш маань надад мэдээж гүн тусалцаа үзүүлсэн. Тэгээд багштаа маш их баярлж байна гэж хэлмээр байна. Өмнө зөндөө үзчихсэн. Эхнийг 9-10 дугаар шинжилгээний хурлыг үзсэн. Тэгээд энэ төгсөх жил болохоор оролцмоор санагдаад тэгээд оролцсон. Тэгээд бас энэ бас юунд бүр багшийн маань санаа бас надад таалагдсан. Шинэлэг болохоор тэгээд үүнийг судлаж үзье гэж шийдсэн. За би энэ эрдэм шинжилгээний хуралд одоо 4 дахь жилдээ оюутан бэлтгэж орж байна. 4 дахь жилийн 2 дахь дөрөв гэсэн үг л дээ. Тэгээд энэ жил манай оюут удирцсан оюутан Бутар хайр ямаа загварчил гэдэг сэдвээр төрүүлсэнд их баяртай байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бас та бусад илтгэгч нарын бас илтгэлийг сонсон ерөн хэр санагдав. Ер нь бол ингээд эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа одоо оюутнуудын хувьд анхаарах зүйл нь бас юу? Бас ололтой тал нь бас юу байв? Энэ жил ирэх тусам бол оюутнуудын илтгэлийн чанар бол их эрс мэдгэдэггүйс бол сайжирч байна. За жишээлбэл тэр Капула функц тийм ээ. Энэ яг математикийн бас их гүнзгий дээд түвшний ийм загварчлал авч ашигласан ийм хүчтэй өрсөлдөгч бас байлаа. За тэгээд Монгол улсын тэр хэсэг газар нутгаа буцааж эргүүлэх авах гэсэн одоо геополитиктэй холбоотой ийм илтгэл бас хүчтэй өрсөлдөгч болж орж ирлээ. За ингээд цаашд бол судлаач оюутнууд бол энэ математик аппаратыг, математик загварчлалыг энэ өөрийнхөө судалгааны ажилд бас их төлхөө ашиглаасай гэсэн бас нэг юм бодолтой байна. Эрдэмийн шоу шилжиж явах цомын төлөө эдийн засаг менежментийн сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний 11-р баг хуралд нийт 48 оюутан оролцсноос төгсгөлийн шатанд 10 эрдэм шинжилгээний ажлыг үлдээсэн юм а. Төгсгөлийн шатанд шалгарсан бүтээлүүд бүгд онл практикээр суурилсан сайн бүтээлүүд байлаа. Мөн шүүгч, судлаач багш нарын хэлж байгаагаар магистрийн диссертацийн ажлын хэмжээнд бичигдсэн нь сайшаалтай байлаа. Мөн шилдэг 10 илтгэгчийг MIH Group хамтран ажиллахад нээлттэй хэмээсэн нь оюутнуудад нэгэн сайхан урмыг болсон юм а. Ингээд эх жилийн эрдэмийн шоу 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний баг хурлыг эдийн засаг менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн оюутнууд жил бүр сургаж буй шавнараа бэлтгэдэг багш нарын хүлээлт болон үлдлээ.